Хүний биед хүрээд юм уу эсвэл зодоод юм уу загнаж байгаа тохиолдолд энэ нь бол хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Үнэн дээр бол эцэг их үр хүүхдээ одоо үл хайхарханд бол бас хүчирхийлэл болдог байхгүй юу? Таалагдсан октоо одоо үдж байгаа нэрээр өсвөр насны хүүгүүд яадаг вэ гэхээр очиод левчгийнх нь бүрнээс нь татдаг ч юм уу те эсвэл яадгийн хормойг нь сөхдөг ч юм уу. Гэтэл энэ байдал нь эргээд нөгөө хүчирхийллийн бас нэг хэлбэр юм а гэдгийг нь тэтгэр хүмүүс мэдэхгүй явж байгаа. Энэ нь эргээд нас бид хүрээд ирэхлээр хэлбэр нь жоохон өөрчлөгддөг. Машинтай явж байгаад хаазаа гიშгээд магадгүй шалбааг цацдаг ч юм уу те магадгүй гудамд явж байхад нь ямар нэгэн байдлаар өдөж хоргоодог ч юм уу ингээд бас энэ нь эргээд хүчирхийллийн нэг төрөл болж байгаа. Хүчирхийлэл үлдэж байгаа хүн чинь өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаа байхгүй юу? Ихэнхдээ хүчирхийлэл үлдэж байгаа хүмүүсийг харах юм бол бага насандаа хагас болон бүтэн одоо өнчин байсан эсвэл эцэг их нь байгаад үл хайхарсан байдаг те тэр сэтгэл санааны тэр хоосон орон зай бий болсон учраас хүчирхийлэл алдартай сэтгэл зүйч Берн нэг удаа асрамжийн газар очиод хүүхдүүдтэй ярилцлага хийсэн байдаг. Тэгээ тэр асрамжийн газар болохоор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг бас. Тэгээд бүх хүүхдүүдтэй ярилцаад өөр эцэг ихтэй болохыг одоо зөвшөөрөх үү гэхэд бүгд үгүй би зөвхөн өөрийнхөө ээж аав дээр очино гэсэн байдаг. Энэхүү одоо харилцаа хэдий ойлгоход төвхтэй хэдий ч эцэг их үр хүүхдийн хооронд ийм нандин холбоо байдаг. Эцэг эхчүүд бодохдоо би хүүхдийнхаа төлөө ийм зүйлийг хийж өгөх юмсан гэж боддог. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эцэг их өөр хүүхдийнхаа төлөө юу хийж өгсөн байх нь тийм чухал биш. Хүүхэд өөрийнхөө төлөө юу хийж сурсан бэ гэдэг хамгийн чухал байдаг. Тэгэхээр та хүүхдтэй туслагч нь байж, хамтрагч нь байж, насан туршийнх нь хамгаалагч нь байж өгөөрэй гэж уриалмаар байна. Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя. Сүүдэр бүү тусах аянд хамтдаа нэгдэцгээе.